За та бүхэнд орой минь хүргэе. За учрал даргаыг Монгол Улсын ерөнхий сайд нэр дэвшиж байгаа. Дэмжиж байгаа хуугны хувьд бол дэмжнэ. За яг энэ цаг мөчид бас нэлээд олон гишүүн хэлчих шиг боллоо. Гадаад хүчин зүйл нэлээд сорилттой, нефтийн газрын засны үн дэлхийн зах зээл дээр бас нэлээд өсөлттэй. Энэ нь буцаад жишээлбэл дараас сараас эхлээд дизелийн үн литр тутамдаа бараг 2000 төгрөгөөр нэмэгдэх. За үүнийгээ дагаад инфляц гээд нэлээд олон асуудлууд тулгарх нэ. Тэгэхээр ерөнхийдөө таны хувьд яг энэ хүнд мөчид зарлага хэрхэн танах уу, орлогоо хэрхэн бодитоор нэмэгдүүлэх үү гэсэн л толгойн хүчин гарч ирнэ л дээ. За орлого дотроос орлогын угаасаа нийт орлогын 80%-ийг нь нүүрс зэсэл бүрдүүлж байгаа. Тэгээд тэн дундаа зэс дээр оюу толгой дээр хийж байгаа хилцээр буцаад энэ хүнд цаг мөчид бас маш том нэмэлт орлого олох боломж болно. За парламентын зүгээс сүүлийн жилийн туршид бол оюу толгой дээр за кино шалгах түр хороо явлаа, сонсголоо хийлээ. Олон нийт оюу толгой дээр явсан сүүлийн 17 жил явсан үйл явдлыг нэлээд сайн ойлгож мэдээлэл авлаа. За улсын хурлын 120 дугаар тогтоолыг ч гэсэн бид нар хамтдаа энэ тангим сууж байгаад баталсан. Та улсын хурлын дарга бахта 120 дугаар тогтоолыг батлаж, энэ тогтоолыг арах юм бол таны гар үсэг гэдэг. За буцаад энэ 120 дугаар тогтоол хэрэгжүүлэх үүрэг нь ерөнхий сайдын хувьд дахиад өөр дээр нь ирж байна. Тэгэхээр энийг бас илүү ёроолтой гэж харж байгаа. Өөрөөхөө баталсан тогтоолыг тэгэхээр өөрөө хэрэгжүүлэх үүрэг танд бас ийм хариуцлага бас ирж байна. Тэгэхээр оюу толгойн хилцээр үе үеийн засгийн газрууд үүн дээр алхам хийгээс бол ачаа гэж харж ухардаг байсан. За энэ бол бодит үнэ. Харин энэ удаа оюу толгойн хилцээр Монгол улсын эрх ашигыг хангахад энэ эдийн засгийн хүндрэл цаашдаа явахад маш том боломж шүү. Монгол улсын эдийн засгтэр явж исэн хямралууд Рио Тинто дандаа ашигтай байсан. 2009 онд, 2015 онд хилцээрүүд явхад эдийн засгийн хямралыг бол стратегтэй ашиглаж өөртөө давуу байдалтай гэрээ байгуулсан. Яг энэ тактикийг буцаад өөрсдийнхөө хилцээрд Монгол улсын засгийн газар ашиглах ёстой. Цаашдаа цастаа бороотой байх нь. За энэ мөчид оюу толгой дээр бид нар заавал үр дүн гаргаж авах ёстой. Энэ нь буцаад засгийн газарт буцаад бидний тулгарх, хүндрэх бэрхшээлд. За 1 минут Батнарын дэлгшүүнд асуугая. Нэмэлтээр маш том боломж олгоно. Оюу толгой өнөөдөр 4-5 тэрбум долларын орлого болж байна. Цаашдаа эндээс ахин зэс алтны үн дэлхийн зах зээл дээр рекорд түвшиндээ үрж байна. Хамгийн гол нь яг эзэн нь болох 3.5 сая иргэн хангалттай мэдээлэлтэй болсон. Тэгэхээр энд анхаарлын төвд хангалттай авчирсан. Тэгэхээр энэ дээр заавал үр дүн гаргаараа. Та энэ дээр оюу толгой дээр өөрийнхөө баталсан тогтоолыг хэрэгжүүлэх дээр үйлдэлсэн хилцээрийг эзлэх үү? За ингээд нэмж хэлсэн. Өчрөлг шүү. За Батнарын дэлгшүүнд баярлалаа. Оюу толгойн бүлэг ордоос Монгол Улсын эрх ашигыг хамгаалах, хангуулах, хүрдэг өгөөжийг нэмэгдүүлэх талаар их хурлын 120 дугаар тогтоол гарсан. Тэгэхээр Батнарын дэлгшүүн сонсгол хийж энэ оюу толгойн төр хороог байгуулж ажилласан. Тэгээ үүний хүрээнд оюу толгой төсөл дээр цаашдаа бид нар хэрхэн хилцээр хийх вэ? Илүү Монголын талын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр баримтлах өдрөмжтэй болсон. Төр хороо энэ өдрөмж өгсөн. Тэр энэ өдрөмжийн дагуу засгийн газар ажиллана. Энэ өдрөмж дээр энэ засгийн газар чиглэл өгсөн энэ тогтоол дээр нэг маш чухал заалт байгаа нь юу вэ гэвэл тэр өгөөжийн 53% нь Монголын тал байна. Энэ 53%-ийг л бид нар хангуулахын тулд хилцээрийг хож гэсэн зарчим дээр хийнэ гэж та бүхэн бас ойлгож болно. Тэгэхээр зан зэвстрийн даргын тэргүүлсэн засгийн газрын бодлого үйл ажиллагаа байр суурь бол оюу толгой дээр цаашдаа бол миний ч гэсэн энэ засгийнхаа бозрууга үйл ажиллагааг
ижлэхэн ийм байр суурьтайгаар бол аваад явна. А хилцээрийг бол өнгөрсөн хугацаанд бас одоо хийж байсан. Тийм ч учраас энэ оюутлага одоо илүү өгөөжөө хүртэх 53% хүрүүлэх хүртэх чиглэлээр санхүүгийн модель гаргаж дахиж хилцээрт орж энийг үр дүнд хүргэх ёстой гэсэн ийм бол байр суурьтай байгаа. Тэгэхээр хилцээрийг бол мэдээж цааш үргэлжлүүлээд явна. Харин та Батнайрамл гишүүн та болон энэ ажлын хэсгийн гишүүдээс хүсгэд яг өгөөжөд жишээ нь яг ямар төлбөр татвар хамаардаг юм бэ гэдгийг тодорхой хуулийн тусгаж өгөөч. За Монгол Улсын үндсэн хууль бол газрын эвлийн баялагын дийлэнх нь ард түмний мэдлэлтэй нэхэр 51% мэдэл байна гэдэг. Тэрэн дотор усны төлбөр орох юм уу, газрын төлбөр орох юм уу, орлогын албан татвар нь орох юм уу, өөр ямар төлбөр татвар орох юм бэ гэдгийг хуулинд тодорхой тусгаж өгчвөл дараа нь хилцээр хийхэд бол маш их амар хэлбэр болно. Тийм учраас хуулиндаа бас өөрчлөлт оруулаарай. Тэгээд цаашаа бол зөвхөн энэ оюутлагоос гадна бусад том төслүүдтэй бол бид нар энэ хуулийнхаа дагуу өгөөжөө яриад явж болно. Гэхдээ бид альва асуудал дандаа шинжлэх ухаанчаар хандж байгаа ёстой. Хөрөнгө оруулагчныг үргээдэг энэ байдлаа зогсооё. Гуйж урьж авчирч хөөгөө гаргадаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарыгаа урьж авчирсан бол хүндэтгээд хөрөнгө оруулагч нартай ээлтэй улс бол манай улс болох ёстой шүү дээ. Тийм учраас энэ хүрээндээ нөгөө худалдааны нэг цонхыг нэвтрүүлнэ. Худалдааны нэг цонхыг тэгжиж бас олон нийтэд энийг танилцуулж бол цаашаа хөрөнгө оруулалт татах ажлууд бол бас эрчимжин. Хууль буцааж хэрэглэхгүй. Тухайн хуулийн хүрээнд хилцээр хийсэн бол хүчин төгөлдөр үйлчлэнэ гэдгийг хэлээ. За Батнайрамл гишүүн 1 минут. За нэр дэвшигч яг болоод орж ирж байгаа үед бас яг таны тэр үгийг сонсох гэсэн л д. Энэ дээр маш олон хүний том түүхэн хүлээлт байна. Тэгэхээр бид нар тогтоол нэгэнтэй батлагдсан энэний хэрэгжилт бол заавал хангагдах ёстой. Тэгэхээр энэ хангагдтал парламентын зүгээс бид нар бүх шаардлагатай алхмыг хийж бас таныг шахаж ажиллах болно. Энэ өөрөө бас түүхэн шийдэл байх ёстой. За товчхон бас нэг асуулт асуумаар. Бид нар боловсролын реформ гэл олон зүйл ярьж байгаа. Гэтэл энэ хиймэл оюуны 90 үед чинь бид нар дараагийн 4 жилдээ энэ боловсролын системийг реформ хийж амжаагүй байтал тэр чигээр хиймэл оюун бидний бодоогүйгээр өөрчлөлөө штэ. Тэгэхээр энэ хиймэл оюуны 90 үед та бас шинэ залуу цахим хөгжлийг хариуцж байсан сайдын хувьд, ерөнхий сайдын хувьд яг ямар алхам хийх вэ? Эндээс маш олон залуучууд бас хариулт хүлээж байгаа гэж байна. Учрал гишүүн хариулъя. За засгийн газрыг бол И кабинет манай зарим гишүүд байна. Одон туяа сайд гэдэг бид нар чинь нөгөө кабинет байхад бол real timer бүх мэдээллийг хардаг болсон. Үүнийг өгөгдөл суурлаад шийдвэр гаргана. Хүн оролцохгүйгээр энийг хийж дуусгана. Тэгжиж энэ шуурхай горим дээр энэ хурд хугацаанд шийдвэр гаргалт явахгүй бол юм техник ажилд хэд их цаг зараад байгаа байхгүй. Хүн оролцох шаардлагагүй техник ажил. Тэгэхээр үүнийг хийн. Дээрээс нь хиймэл оюун дээр баримтлах юм үндсэн чиглэлээ чиг зүгөө тодорхой болгоно. Дээрээс нь зөвхөн технологийн салбарт бол судалгаа хийж агаад нэгээс 2 аймаг дээр бол энэ эдийн засгийн тусгай бүс байгуулах ажлуудыг эрчимжүүлнэ. Тэгэхээр ер нь бол хиймэл оюуныг дэмжих чиглэлийн бодлого зорилтуудыг бол гол тэргүүлэх чиглэл болгоно. За Салдангийн одон туяа.